За өглөөний мэнд. За нэг хүн хайрын талаар асуусан. Тэгээд хайрын талаар тайлбарлана. Хайрын талаар тайлбарлахаас өмнө ер нь нөгөө хар гэргийнхэнтэй харилцдаг нөгөө Башар гэдэг хүн ингэж байгаа штэ. 27 онд бүх юм өөрчлөгдөнө. 27 онд бол хар гэргийнхэн нээлттэй харилцдаг болно гэж яриад байгаа. Тэгээд бүх юм өөрчлөгдөнө гэдэг байгаа. За энэ нь бол өөр олон мэдээллүүдтэй давхардаад байгаа, таарж байгаа. Тэгээд дэнээс бас нэг мэдээлэл нь болохоор дэлхий 5 хэмжээс рүү шилжиж байгаа энэ шилжилт нь бол 25 он, 26 он хоёрт маш эрчимтэй нөгөө болоод тэгээд 27 онд бол бүрэн шилжиж дууссан байна гэж бас өөр их сурвалжуудаар ингэж яриад байгаа. Тэгээд ер нь дэлхий шилжнэ гэдэг нь хүмүүсийн нийтлэг мэдээлэл сайжирна гэсэн үг. Хүмүүс бол харьцангуй тийм хайрын хандлагатай нэг хүндэлсэн хүндэтгэлтэй энэ тийм хандлагатай болно энэ гэсэн үг. Тэгсний дараа хар гэргийнхэн буюу тэр өндөр хөгжилтэй төрөлтнүүд дэлхийд нээлттэй харилцаанд орох боломжтой гэж эхнээсээ харж исэн. За тэгэхээр бол аль талаас нь харсан ер нь дэлхий бол хайрын бүх зүйлийг хайраар хийдэг юу гэж хэлэх юм бэ? Тийм хайрын дэлхий чиглэлдээ явж байгаа, хөгжиж байгаа. Бүх зүйлийг анализ хийхэд бол тийм дэлхий өөрийгөө эмчилж гэн хүн төрөлтнүүдийн дотор ДНК дээр маш их нөгөө засварууд явж гэн нарны төвчлийн, нарны цацрагийн нөлөөллөөр дэлхийн энд нөгөө юунууд болж байгаа гэдэг байгаа шүү дээ. Маш их газар хөдлөлтүүд болж байна, маш их галтуулууд илбэрж байна. Энэ дэлхийн нөгөө ДНК өөрчлөгдөж байгаа юм билээ тэр чигтээ. Бидний дотор талч гэсэн яг адилхан тийм зүйлүүд болж байгаа. Бид нар анзаарж байгаа, анзаарахгүй байгаа. За тэгэхээр бол бүгд ийм нөгөө хайрын чиглэл рүү явж гэн гэсэн үг. Тэгээ 27-оос хойш бол илэрхий мэдэгдэнэ гэж хүлээж байгаа. Би бол тэгээд 27-оос хойш бол илэрхий бүр хайрын сэтгэлээр хийгээгүй бүтээгдэхүүнүүд бол бүр борлуулагт хүмүүс тоож авахаач болно гэж би харж байгаа. Жишээ нь тэгэл энэ савн, шампуноос өсвөлээд ер нь бүх зүйлийг зөвхөн бизнесийн зорилготой, ашиг олох зорилготой юугаар хамаагүй хийгээл зардаг тэр цаг үе бол өнгөрнө. Шүдний хүртэл хүний биед муу байгаа шнэ. Дотор нь нөгөө мотор гэдэг нөгөө бургацсан улчирхайг нөгөө кальцжуулдаг тийм бүтээгдэхүүнүүд нэмж хийдэг. Ундны усыг хүртэл холооржуулдаг. Тэд нэр асар хортой. Мэдээж нөгөө ням бактери үржүүлэхгүй давуу талтай ч гэсэн вакцинууд маш сайн боловч вакцин дотор бол элдвийн хортой зүйлсүүд хийж байгаа. Гэх мэтлээ эдгээр бүгдээрээ ингээд зогсох ёстой. Зогсно гэж харж байгаа. За, нэгдүгээрт тийм байгаа. Хоёрдугаарт болохоор за нөгөө хайр гэдэг нь бол бид нар ингээ бүх дэлхийгээр ингээ хайрын чиглэл рүү явж байгаа гэж байгаа. Тэгээ хайр гэдэг нь бол уул нь яг энэ зүрхний энэ голд байдаг голоос хэмжээшгүйгээр ундардаг тэр зүйлийг уул нь хайр гэдэг. Бурхны хайр гэж нэрлэж болно л доо. Зүгээр уул нь яг хайр байхгүй. Тэгээд яг хайр гэж хэлэхээр нийтлэг ингээ хэрэглэгддэг хайр гэж хүмүүс ойлгоод идэв, андуураад идэв. Тэр бол биш юм байна. Тэрнээс бол миний бодлоор бол нэг 1000 занга дахин илүү хүчтэй тийм зүйл энэ нөгөө зүрхний энэ голоос ундардыг. Тэгээд тэр зүйлийг бол хайр гэдэг. Тэгээд хүмүүс айлуулах тэрийг бол заавал тэр хэмжээнд биш гэхэд ер нь бол зүрхнийхээ хайрыг ингэж нөгөө би бол хайрыг томруулах гэж ярьдаг л да. Тэгээд энэ хайраа томруулж явах хэрэгтэй юм байлаа. Тэгээд энэ аргыг бас зааж өгье. Тэгээд юу яа. Энэний өмнө болохоор агаарн нөгөө юу амьсгалын дасгал их чухал байдаг. Яг энэтэй ингээ хавсрахад. Тэгэд амьсгалын дасгалыг би ч ер нь янз бүрийн юм заадаггүй хүн шүү дээ. Тэгээд заах эрхгүй болохоор эрхгүй ч гэжтэй ер нь их заах тийм сонирхолтой. Би ч зүгээр мэдээл түгээдэг юм баггүй. Тийм учраас нэг агаарн хоолтны заадаг амьсгалын дасгалыг тайлбарлаж өгье. Би нөгөө линк нээлттэй заадаг учраас би тайлбарлаж өгч байгаа. Тэгэд линкийг би энэ доор комментээр оруулчихсан. За YouTube-ийн бичлэгийн эхнэр нь тайлбарлсан байлээ. Акахи Рикардо, Камила гэд хоёр эхнэр нөхөр хоёр Эквадорын гаралтай. Тэр хоёр болохоор бас маш олон жил агаарн хоолтон байгаа. Тэгээд агаарн хоолтон болоод Австралийн Jazz Mohin гэдэг эмэгтэйгийн 21 хоногийн агаарн хоолтны шилжилтээр агаарн хоолтон болсон. Тэгээд
хоёулаа агаар оолтон байхдаа 2 хүүхэд төрүүлсэн. 2 хүүхэд нь хоёулаа агаар оолтон төрсөн. Дэлхийд ганцхан байгаа тийм хос. За тэгээд одоо бол ингээд дэлхийд даяар тойрж бас ингээд хичээлээ заадаг. Тэгээд тэр хосыг ер нь хязгаарны цагт ер нь өрнө гэж бодож байгаа Монголдо хязгааг нь мэдэхгүй. Ер нь бол холбогддог. Бид нартай холбогддог. Тэгээд юу байгаа. За тэр Акахигийн Камилагийнхан заасан аз жаргалын 21 амьсгал гэдэг нь болохоор ингэдэг. 21 удаа гүнзгий амьсгал авна. 21 удаа гүнзгий амьсгал авахдаа 7 удаа хуваагдаж амьсгал авна. Тэгээд эхний 7 нь болохоор маш төвлөрөлтөөр ингээд нөгөө хамраараа амьсгал аваад хамраараа гаргана. Ингээд сайхан бие сайхан анзаараад энэ агаар орчинд бол тэр чигтээ ингээд энерги байгаа гэж. Бид нар усан дотор зогсож байгаад ингээд гараа ингээд хөдлөхөөр усыг мэдрэгдэг штэ. Яг тэрэн шиг агаарт бид нэр ингээд мэдрээд ингэх юм бол агаарт хязгааргүй их энерги байгаа. Энийг бол Тесла гэдэг эрдэмтэн батлаад агаараас энэ эфирийн нөгөө эрчим хүчийг сорж аваад дэлхийд даяар үнгүү тараах, Wi-Fi шиг үнгүү тараах тийм технологи хэрэгжүүлжсэн чинь бизнесийнхэн ингээд зогсоосон. Тэгэхээр бол агаарт бол хязгааргүй хэмжээний энерги байдаг. Тэрийг мэдрэх нь л чухал гэсэн үг. За тэгээд эхний 7 нь бол саяных шиг хамраараа аваад хамраараа удаан гаргана. Амьсгал авах тусамд амьсгалаа авах болгонд аль болох илүү их энерги биедээ оруулахыг хичээх хэрэгтэй. 2 дахь 3 дахьыг илүү гүнзгий. За тэгээд 7 удаа амьсгал авсныхаа дараа бие ингээд нөгөө амьсгалаа төгжээд амьсгалаа авсныхаа дараа ингээд шууд төгжнө. Ингээд төгжээд сайхан бие ингээд анзаараад бие дотор чи ингээд хүчил төрөгч их ороод ингээд юу яаж явах хэвээр жоохон эрчгэн жийвэл бас нөгөө бас сайн. Яг тэгэхгүй байсан ч болно л доо. Хүн болгоны мэдрэмж ондоо. За 2 дахь удаагийнх нь тэгээд нэг хэсэг хугацааны дараа бие анзаарчаад үргэлжлүүлээд хамраараа аваад амаараа гаргана. Бас нөгөө бүхэл бие ингээд энергижүүлж яах гэж төсөөлөд хамраараа аваад амаараа гаргана. За тэрний дараа болохоор 3 дахь нь бол амаараа аваад амаараа гаргана. 3 дахь нь бол арай жоохон онцлогтой. гэж ингээд яг ийм ритмтэйгээр амьсгал авна. Тэгэнгүүтээ ингээд нийтдээ 21 удаа амьсгал аваад ялгаагүй ингээд бие сайхан анзаараад ингээд биедээ орж ирсэн энергийг бас ингээд анзаараад ингээд бие чинь их гоё цэнэглэгдэн өглөө болгоны дасгалыг хийж байгаараа гэж зөвлөдөг. Тэгээд өдөржингөө гоё энергитэй байна гэж зөвлөдөг. За тэгээд энэ дасгалаа хийсний дараа энэ нөгөө зүрхнийхээ хайрыг томруулна. За тэр нь ямар учиртай ингээд тэгэхээр бид нэр хамгийн хайртай хэн нэг ингээ хайрлахаар ингээ зүрх ингээ бэлбгэндэн штэ, зүрх ингээ бүлгэлдэн штэ. Яг тэрэн шиг бид нэр ингэж төсөөлнө гэсэн үг. Зүрхнийхээ хайрыг асаана гэдэг. Хамгийн хайртай хэн нэг ингээ тэврээд ингээ хайрлахаар ингээ зүрхний энд ингээ бүлгэлдэг. Яг тэр мэдрэмжээ ингээ эхлүүлээд тэн зүрхнийхээ энэ бүлгэлсэн энэ хайрыг томруулна. Тэгэхээр томруулахдаа яаж томруулдаг вэ гэхээр амьсгал аваад ингээд нэг агаарт байгаа тэр их энерги ингэж амьсгал аваад тэр зүрхнийхээ хайр руу ингэж оруулаад тэр зүрхнийхээ хайрыг ингээд томруулж байгаа гэсэн үг байхгүй. Тэгж төвлөрөлтөөр хийнэ гэсэн үг. Тэгээд амьсгал авлаа. Нөгөө хайр томрлоо. Амьсгалаа гаргалаа. Тэгээд дараад нь дахиад амьсгал авлаа. Нөгөө нэг асар их энерги ингэж сорж авлаа. Зүрхнийхээ зүрхний чи хайр руу ингэж орлоо. Дахиад ингэж томрууллаа. Дахиад амьсгал авлаа. Ингээд томрлоо. Ингээд бүр ингээд амьсгал аваа томруулсаар байгаад ингээд бүхэл бие ингээд бүрхтэл зүрхнийхээ хайрыг тэгж томруулна. Тэгээд тэрийг ингээд хэсэг хугацаанд мэдэрнэ. Ингээд бүхэл бие чи ингээд бүх эд эсүүдийг ингээд тэр их бүлгэлсэн хайр ингээд хайрлаж байгаа байхгүй. Бурхны хайр юм байгаа тэр. Ингээд хайрлаж байгаа. Тэгэхээр бид нэр өөрийнхөө биед бид нэр өөрөө бурхан нь болж байгаа гэсэн үг. Бид нэр өөрсдийнхөө биеийн бүх эсүүдийг хайрлаж байгаа. За ингэж нэг хэсэг хайрлж мэдэрчээд дахиад үргэлжлүүлнэ. Дахиад амьсгал авлаа. Энэ зүрхнийхээ хайрыг бүр их томрууллаа. Дахиад 2-3 амьсгал авлаа. Бүх ах дүүнрээ бүх монголчуудаа ингээд хамартална. Бүр ингээд томруулаад Монголын бүх газар нутгийг Монголын газар нутаг дээр амьдарж байгаа
Монголын газар нутаг дээр амьдарж байгаа бүх амьтад, бүх хүмүүсийг бүгднгийн ингээ оруулаад хайрлаад тэгээд тэрийгэ мэдрээд нэг хэсэг хугацаанд ингэж байгаад тэр хайр чинь бүр тийм их хэмжээгээр ингээд тэлцсэн байна гэсэн. За тэрнийхээ дараа хэсэг хугацаагаар мэдэрчээ дахиад амьсгал авна. Улам томруулаад бүр дэлхийгээ бүхэлд нь ингээд таны хайр, ингээд таны зүрхний хайр ингээд бүх дэлхийг бүхэлд нь ингээд бүрхэж байгаагаар ингээд төсөөлөөд тэрийгэ мэдэрнэ. Энэ дэлхий дээр байгаа бүх амьтдыг, бүх хүнийг ингээд хайрл, таны зүрхний хайр ингээд хайрлж байна. Тэрийгэ мэдэрнэ, хэсэг хугацаанд мэдрээд. За тэрнийхээ дараа дахиад гүнзгий амьсгал авна. Бүр том болж байгаа юм чи бүр орчлон ертөнцийг бүр тэр чигт нь багтахаар ингээд ийм томруулаад тэг хэсэг хугацаанд мэдрээд таны хайр тийм энэ орчлон ертөнцийг бүхэлд нь ингээ хайрлахаар тийм том байна гэсэн. Тийм том болсон байна гэсэн. Тэг энэ хайраа, энэ агуу их хайрыг ингээ мэдрээд тэгэд энэ хайраа ингээд гараа ингээд жоохон ингээд урж агаад тэгээ энэ хайраараа ингээд өөрийнхөө биеийг ингээд хайрлна. За ингээд бие ингээд сайхан хайрлаад ингээд зүрхнийхээ хайрыг томруулдаг байгаа. Тэгээ энэ дасгалыг бол агаарын хоолтны шилжилтийн нөгөө дасгаллуудын араас бас хийдэг. Тэгэд энэ бас их чухал, их хэрэгтэй дасгал байгаа. Тэгэд энүүгээр бол ингээд зүрхний хайр их томордог. За энэ зүйлийг хайр гэж хэлнэ. Нөгөө асуулт асуусан хүнд амжилт. Энийг тэгэд өглөө болгон өдөрт ер нь 2 удаа, тунгуудаа 1 удаа энэ төр хийж байвал маш сайн байгаа. Энэ чинь нэг төрлийн нөгөө хайраа томруулах бясалгал баггүй. Амжилт.